Эрүүл мэндийн даатгал нь амар даатгал компанийн хувьд бол дотоодын эрүүл мэндийн даатгал болон олон улсын эрүүл мэндийн даатгал гэж хоёр бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж ажиллагаа явуулдаг. Дотоодын эрүүл мэндийн даатгалын хувьд бол 50 сая төгрөгийн үнэлгээтэй эмчилгээ үйлчилгээний зардлыг хөндлөх зорилттой энэ даатгал байгаа. Олон улсын эрүүл мэндийн даатгалын хувьд бол даатгалагчийн сонгосон багцаас хамаарат мөн сонгосон даатгалын хамрах хүрээ үйлчлэх улсын зооноос хамаарат олон улсад эмчилгээ үйлчилгээ авах эмчилгээний зардлыг хөндлөх боломжтой энэ даатгал бүтээгдэхүүн байдаг. Дотоодын эрүүл мэндийн даатгал буюу одоо эмчилгээний зардлын даатгалаар байгууллагын харилцагчид маань тухайн байгууллагын ажилчдын тоонд 5-аас дээш тохиолдолд групп даатгалагчаар даатгалах боломжтой. Группээр даатгалж байгаа тохиолдолд даатгалагчийн өөрийн хүлээх хариуцлага байхгүй буюу одоо даатгалын компаниар 100% эмчилгээний зардлаа хөндлөх боломжтой. Мөн асуулгын уудас бүглүүлэхгүйгээр тухайн байгууллагын ажилчид болон тухайн байгууллагын ажилчдын гэр бүл нь бүрэн хамрагдах юм боломжтой байдаг. За дотоодын эрүүл мэндийн даатгалыг гэр бүлээрээ сонгон даатгалж байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүд бүгд асуулгын уудас бүгэлж тухайн асуулгын уудасыг үндэслэж тусгай андеррайтинг хийсний үндсэн дээр даатгалын хураамж маань тогтдог. Гэр бүлийн хамгаалалтын хувьд бол өөрийн хүлээх хариуцлага 10% буюу даатгалын компаниар 90% хөтөлбөр гаргуулах боломжтой. Эмчилгээний зардлын 90% даатгалын компани хариуцна гэсэн үг. Дотоодын эрүүл мэндийн даатгалын хувьд төрүүлсэн нэг даатгалагчийн хувьд 50 сая төгрөгийн үнэлгээ бүхий эрүүл мэндийн эмчилгээний зардлын даатгал байгаа. 18-аас дээш насны Монгол улсын иргэн дотоодын эрүүл мэндийн даатгалаар хуваараа даатгалж болно. Хуваараа даатгалсан тохиолдолд мөн асуулгын уудас бүглэнэ. Асуулгын уудасыг үндэслээд тухайн даатгалагчид тусгай андеррайтинг хийсний үндсэн дээр хураамжийг санал болгодог байгаа. Хувь хүний эрүүл мэндийн даатгалын багцын онцлог нь бол даатгалагч өөрийн хүлээх хариуцлага 20% буюу эмчилгээний зардлын 20% даатгалагч өөрөө хариуцна. Үлдсэн 80% бол даатгалын компаниар хөндлөх боломжтой. Дотоодын эрүүл мэндийн даатгалын хувьд эмчилгээний зардал дээр үндэслэж хөндлөлбөр олгогддог. Эмчилгээний зардал гаргасан бие баримтуудыг үндэслээд даатгалын хөндлөлбөрийн тооцоол хийгддэг байгаа. Мөн хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд урьдчилсан зөвшөөрлийн уудсыг эмчээр бүглүүлэх шаардлага гардаг учраас хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд даатгагчид мэдэгдээд урьдчилсан зөвшөөрлийн уудас авч эмчээр бүглүүлэх шаардлагатай байдаг. Урьдчилсан зөвшөөрлийн уудсыг амар даатгал цагийн маань вебсайтаар дамжуулаад даатгалагч нар маань өссөн газраасаа татж аваад хэвлээд эмчээрээ бүглүүлэх боломжтой. Эмчийн тамга болон гарын үсгтэй байж урьдчилсан зөвшөөрлийн уудас маань хүчин төгөлтөр байдаг. Мөн шинжилгээ өгсөн шинжилгээний бичиг, шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн онш зэргийг үндэслэж хөндлөлт болгогддог байгаа. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1821 11 утсанд болон манай сошиал хаягуудаар хандаарай. Амар даатгал хамгийн амар.